Бүгд найрамд Итали улс Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд одоо Монгол улсын төрийн тэргүүний төрийн айлчлал одоо амжилттай зохион байгуулагдаж за Монгол улсын одоо соёл, спорт, уулуурхай, эрдэс баялаг гэдэг мөн одоо Монголын ноосны олонлын холбоо гэдэг төрийн болон хувьчлалын байгууллагт хоорондын одоо олон гэрээ хэлцлүүд амжилттай хийгдэж байна. Энэ удаагийн айлчлалын нэг онцлог нь бол орон нутаг хоорондын хамтын ажиллагаанд одоо гар үсэх зурсан юм ажил байлаа. За Арангаа аймгийн хувьд бол одоо компани мужийн Анакапри хот болон Ламбардио мужийн Ловри хоттой хамтран ажиллах санамж бичиг болон иргэслийн зохицолт гар үсэх зурлаа. За энэ одоо хамтран ажиллах санамж бичигт бол боловсрол, за соёл урлаг, аялал жуулчлал, худалдаа, мал аж ахуйн үйлдвэрлэл болон нутгийн одоо бүтээгдэхүүний танилцуулга гэсэн чиглэлээр одоо хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж байна. За нэг хоттой бол одоо бид нар хамтран ажиллахын өмнөх буюу иргэслийн зохицолт гэрээ байгуулсан. Тэгэхээр одоо дараагийн удаа бол одоо хамтран ажиллах санамж бичгээ бол байгуулад ингээд явна гэж ингэж үзэж байна. Ламбардио мужийн хувьд бол одоо хамгийн их үйлдвэрлэл хөгжсөн. За Италийн одоо бас татврын өвлөмж хэсгийг бүрдүүлдэг юм одоо хэсэг байдаг юм байна. Тэгэхээр бол ялангуяа орон нутгийн бараа бүтээгдэхүүний танилцуулгыг саях, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулалтыг орон нутгийн одоо хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ чиглэлээр бол хамгийн чухал ажиллах болов уу гэж харж байгаа. За нөгөө төвөр боловсролын салбарт одоо бас Итали улсад хамтран ажиллах боломж бол байгааг харж байгаа. Тэгээд Итали улсын хувьд бол одоо мужуудын засгийн газрын биш мужууд өөрсдөө тэтгэлэг зарлаад ингээд явдаг онцлогтой. Түүнийг нь бол Арангаа аймаг бид нар хамтын ажиллагааны хүрээнд одоо бас ашиглах боломж болцоо болоод Арангаа хүүхд залуучуудад бас бүрдэж байна гэж бид харж байгаа. Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан Анакапри хотын удирдлагуудыг бол Арангаа аймагт өрсөн байж байгаа. За тэгээд дараагийн ээлжинд бол одоо Ловри хоттой бол одоо санамж бичиг байгуулсны дараа бол одоо харилцан айлчлал хийхээр төлөвлөж ажиллаж байна. Аль аль хотуудтай хамтран ажиллах гэрээнд бол ажилчлалын салбар бол үлэмж их орон зайг эзэлж байгаа. Тэр дотороо бол одоо бас бид нар мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг аялал жуулчлалаа хамт хөгжүүлнэ гэдэг байдлаар бас энэ гэрээнд тусгаад ингээд явж байгаа.